Сайн байцгаана уу их хүндэт үзэгчтэй. 60 секунд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд өнөөдөр та бүхэнд бид нэр 2 дахь нэвтрүүлгээрээ дахин уулзж байгаадаа маш баяртай байна. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлгийн маань жүжигчид маш онцгой залуучууд ирсэн байгаа. Ингээд Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Чукаг би урьж байна. Чука миний баруун гартлаас танаа Чука. За ингээд та бүхэндээ ичнээ алдарсан нэг жүжигчин байгаа. Энэ жүжигчний маань нэрний урд заавал нэг тодтол нь явдаг. Энэ бол Экламбата. За сайн байна. За ингээд Экламбата Чука хоёрыг та ирсэн маш баярлалаа. Та хоёр уулз ямжиг байсан. Шууд ороод ирсэн. Тэгсэн үү. За. За сони сайхан. Сайхан. Энэ өдрийн мэнд бий. Баярлалаа. За өнөөдөр энэ нэвтрүүлэг үзэж байгаа нийт үзэгчтэй бас энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Манай 60 секунд нэвтрүүлэг маань одоо өнөөдөр 2 дахь дугаар нь үзэгчтэй хүрж байгаа маа. За. Тэгээд 2 дахь дугаарын маань 2 сайхан зочин маань ирсэн та хоёртаа маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн маань 60 секунд нэвтрүүлэг маань бид нар ярихаасаа илүү маш сонирхолтой таавруудыг таадаг нэвтрүүлэг байгаа. Тэгээ нэвтрүүлгийнхаа дүрмийг та бүхэнд танилцуулъя. Та бүхэнд сэдв өгнө. Энэ сэдв маань өнөөдрийн сэдв маань спортын сэдв байх болно. Ингээд Бата маань спортоор хичээлдэг байсан юм баг залуудаа. Тийм заалны бормоор гэдэг би. Заалны бор. Сагсан мөнгө тоглох их дуртай. Одоо ажил ихтэй болохоор цаг зам маань ирмэх маань гэдэг сагс тоглох их сонирхолтой. Тэр сүүлийн ер нь 5 6 жил бол ер нь сагсаар хичээллээг байхаа тий. Тийм. Тэр юун дээр анзаардаг вэ гэхээр Батагийн маань тоглосон кино болон одоо жүжиг телевизээр их гардаг л да. Тэрэн дээр бол сүүлийн 5 жилийн хугацаанд бол жин массыг бол огцом хурдтайгаар өсгөж нэмж өгсөн. Тэгэхээр тэр хугацаанд зааланд бол хичээллээг гэсэн үг. Зөв үү? Тийм байна. За манай Чука. За би бол бас сагсаар хичээлж ирсэн. Тэгээд хэрэглийн гимнастик гэдэг чинь тэ төрнөг, савлуур, модон мөр гэх тийм спортороос нэг 2 3 жил хичээлж ирсэн. Зэрэг мэрэг байхгүй. Тэгэхээр спортын төрлөө ерөнхийдөө бол хаяхгүй цаашдаа өргөжлүүлж бол хичээлэх нь тодорхой юм байна тийм ээ. Ягаад тэгэхээр одоо ийм сайхан байгаа дээрээ одоо жингээ барихгүй бол магадгүй 6 жилийн дараа таны хөлбөр чи өөдөөс хараад байж байгаа ч юм билүү. Энэ бол нарийн шүү тий. За ингээд нэвтрүүлэг маань та бүхэнд 60 секундын хугацаанд 6хан ширхэг самбар таалгах даалгавартай байгаа. За. Тэгэхээр хинэн нэхэлж таалгах уу, хин нэхэлж таах уу? Та хоёр шодох уу, хуруудах уу? За би эхлээд таалгая те. За тий. За, юу гэвэл найр ахаас наадад үгүйсэ гэдэг тийм ээ. За. За би одлох энийг шалгалаа. За. За яг одоо бол энэ 6 самбарыг бол харж болохгүй. За. Тий. Яг хугацаа цаг эхэллээ 60 секунд эхэллээ гэвэл энэ нэг нэгээр нь авч байгаа тий. Энд спортын төрөл үгтэйгээ зурагтайг байгаа. За. За тэгэхээр таалах гэж байгаа хүн маань спортын төрлийг үгээр нь хэлж болохгүй. Үйлдэлээр үзүүлнэ. Нэгсэндээ итүүд тийм дээ. За ингээд 10 жилдээ сагсаар хичээлж исэн Бата 10 жилдээ сагсаар болон хэрэглээний гимнастик хичээлжсэн Чука хоёр маань 60 секундэд бэлэн үү? За бэлэн. За оролдоод үзье. За ингээ үзэгчтэй манай 1-р шат эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн бас бэлэн үү? 60 секунд та бүхэн анхааралтай биднийг хараарай. Секунд үргэлжлэж байгаа нэрхэн мөндөд үзэгчтэй. За ингээ өнөөдрийн манай хоёр оролцогч маань 1-р эхлэхэд бэлэн боллоо. 1-р эхний таах хүн маань Чука. Би болж байна. Таах хүн маань манай Экламбата. За гараас юм бол барайсаа одоо сайхан янзын сайхан. Дөөрөө ингээд энэ дээр барих нь шүү тийм ээ. Тэгээ харахгүй. Би хараад яваа. За 6хан ширхэг самбар байгаа. Энийг 60 секундэд багтаана гэсэн үг. 60 секунд гэдэг нь маань 1 минут. Тэгэлгүй яах вэ? Илүүчгөө дутуучгөө 60 секунд. За оролцогч Чука бэлэн үү? Бэлэн.
Бата байлаа. Үзэгчдээ та бүхэн бэлэн үү? Анхаар. Цаг. Хоп. Гүлт. Зөв. Гүлт. Дараагийнх нь. Оо за. Билард. Окей. Хоёрыг амжилттай таалаа. Бүх. Зөв. Сума. Хоолоо. За явсаа. Хөл бөмбөг. Амжилттай таалаа. Тенс. Гольф. Воо. Бүжиг. Төгч байна. Цан. Зөв. Төгч байна. Тэшүүр. Төгч байна. Төрлийн хэлээрээ 20 секунд үдлээ. Олимпиад ордог сүүлийн 15 секунд. Танки. 10 секунд. Бүжиг үү? Юутэй мөстэй. 5 секунд. Асан юутэй? Оо яг юу гэж. 2 1 цаг дуустаа. Уран голч. Оо тийш. Уран гол. За ингэж ихний Гэтэ бараг л таалаа тий. тий бараг л таалаа. Ихний таавар бол байна. Амжилттайгаар 5-ын таалаа. Ерөнхийдөө баг 30 секунд дотроо багтаад ихний 5-ыг таасан боловч энэ сайхан төрөл байна. Уран голгалтын төрлөө уг нь бол мөсөн дээр бүжиглдэг гэдэг. За. Амжилттай гэхдээ тийм ээ. Дэжгүй. За одоо би яах нь шүү дээ. Ийм толгон дээр явах нь дээ. За ингээд үзэгчтэй өнөөдөр манай 1-р шатны маань хагас шигшээд Бата маань үнэхээр гайхамшигтай сайн тайлбарж үзүүллээ. 6-г таах ёстойгоос 5-ыг нь таасан уран голгалтыг уг нь бол Мөсөн гол логикоор зилээд баг байдаг хэлсэн боловч дээ 50% хэлэхдээ яг оноос нь нэрийг хэлж хүчин өгөлдөг болох. Тийм байна. За. За одоо ингээд Бата маань таалгаж Тэ. Чука маань үзүүлэх нь. тийм ээ. За ингээд 1-р үеийн маань дараагийн ээлж боллоо. Орцогч маань бэлэн үү? Бэлэн. Ахад спорт тий. Одоо спортоор л спортын төрлөөр явна. За. За яг та бүхэн бэлэн үү? чи нөө юу яавал окей дараагийн гэрэл дээр. За ийш тавиад завч. За магад бич магадгүй шүү дээ. анхаар үзэгчтэй цаг явлаа. Ортой. Зөв. Янзи. За. Саксон мөг. Yes. Дараагийнх нь Тэнс. Шинэ банд. Зөв. За. Өндөр арилт. За. Дүүгүр шийдчихээ. Зэрэг шийд. Зөв. За. 30 секунд. Юу. Уран нугалт. Юу. Спортын төр гэдэг анхаараарай. Тань тийм үү. Мань үний хичээлдэг спортч үү? Гимнастик. Үнэхээр гайхамшигтай. 43 секундэд амжиж 6-5-аар амжиж таалаа. Дүү манай маш сайхан ойлгомжтой. Тэгээ үнэхээр ойлгомжтой тайлбарлалаа. Дээр үзүүлж байна. Гэхдээ энэ уртын хариалт эдрийг таалахад бол бас л хүнд байсан шүү дээ тий. Их уртаарээс л Уртаараас. Тэгээд урт гэдэг. Уртаараас нь уртаа хэлж байгаа. Гонгарээс мөн 60 мэлтиг үлдээ. Энэ спорт юу гэдэг гинэ? Дүүхүр хийдэг гинэ. Монгол нэр юм байна. За ингээд дөнгөж сая зээрэнцэг шидэлтийн төрлийг манай Бата маань дүүхүр шидэлт гэдэг шинэ нэрээр оноож өглөө. Бас магадгүй бас логикуд бодоход бас дүүхүр шидэлт гэж бодохоор л тий. Дүүхүрд нэг тий дүүхүр гэдэг шүү дээ. За ингээд яасан бол бас тэмцэл бөмбөрцөг шийдэл. За ингээд эхний 1-р үеийг 43 секундэд 6 самбраа тааж амжилттай тааж оролцлоо. Батада, Чукада баяр хүргэе. Чука маань маш сайхан тодорхой их гоё тайлбарж үзүүллээ. За ингээ үзэгчтэй тун удахгүй 2-р шатн дээр уулзцгаая.
Fuse Tea Нимбэг бие их сэргийгч байгалийн амт. Fuse Tea зүгийн бол лир халамжит мэдрэмж байгалийн амт. Fuse Tea илүү сэнгэлсэн мэдрэмж байгалийн амт. Fuse Tea энэ бол төгс зохицол. Coca-Cola компани бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэв. Fuse Tea энэ бол төгс зохицол. Coca-Cola компани бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэв. Fuse Tea энэ бол төгс зохицол. Coca-Cola компани бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэв. 60 секунд үргэлжилж байгаа нэрхэн мөндөд үзэгчтэй. Та бүхэн 60 секунд бид бүхэнтэй хамт байснаар та бүхэнд нэгэн шин ямар нэгэн шин спортын төрөл эсвэл тань мэдгүй ямар нэгэн шин зүйлийг та бүхэн нэг мэдэж авнаа. Ингээд бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа Fuse Tea. Ингээ манай хоёр оролцогч маань нэлээд амьсгаад аман цангаж байгаа шиг байна. Та хоёрыг би Fuse Tea-гээр дайлъя гэж бодож байна. За баярлалаа. Ер нь газтай ундаанаас илүү ер нь цай хэрэглэх нь дуртай юу? Оо тэглэх байх одоо энийг чинь л хэлж байгаа шүү дээ. За тэгвэл цайнаасаа ууцгаа эхлэе. Ингээд 200 уудахгүй эхэлнэ. Сайхан байна. За ойр сонин сайхан уран бүтээлийн сонин сайхан юу? За уран бүтээлийн сонин Мөрөөдлийн театрын уран бүтээлчид сая 3 дугаар сарын 5-наас эхлэн өдөр бүр 19 цагаас тусгаар тогтнолын ордон дээр Английн алдарт зохиолч Румондын Тэр чинь би нэртэй шоу драмыг үзэх шаландаа өргөн барьж байна. Тэгээ тоглолтмаа сайхан болж байна. Урилгаар Монгол Улсын соёлын дэргэний ажилд Амбиах маань урилгаар оролцож байна. За соёлын дэргэний ажилд Даваасур ах маань оролцож байна. Тэгээд Мөрөөдлийн театрын уран бүтээлчд бүрэн бүрэлдэхүүнээрээ ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдэмтэн театрын ерөнхий найруулагч Наранбаатар найруулагч ажиллалаа. Тэгээд тоглолт маань амжилттай сайхан танхим дүүрэн үзэгчтэй сайхан нэгэн сайхан халвал алгад ажилтны дор сайхан өрнөж байна. Тийм байна. Мөрөөдлийн театр маань ер нь хизээ байгуулагдлаа. Мөрөөдлийн театр үүсгэн байгуулагдаад одоо жил гарсан болж байна. Жил 3-4 сар болж байна. Жүжигийн зохиолчийг сонирхолтой санагдлаа да. Английн жүжигчин? Зохиолч Румонд. Румондын зохиол гэсэн. Тэгэхээр энэ ямар цаг хугацааны үеийг харуулдаг зохиолтой юм уу? Тэр товчхон зүгээр яах вэ? Нэг айхтар бүгднгийн нууцуудаа хэлэхгүйгээр. Тий, энэ яг одоо үед болж байгаа орчин цагийн үед болж байгаа үйл явдал байгаа. Энэ дээр хамгийн гол юм болохоор мөнгийг тойрч тоолж байгаа. Мөнгө гэдэг юм хэр хүчтэй байт юм бэ? Хүн чанараас мөнгө хоёр аль нь хүчтэй юм бэ гэдгийг энд л маш их инэдэмтэйгээр ёгтолж, яочилж ингэж харуулж байгаа юм зохиол байгаа. Тэгээд энэ зохиолыг бас орчуулж өгсөн одоо театр судлаач Нямсрын багштай бас их баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх л тий. Тэгэхээр их мөндөд үзэгчтэй та бүхэн мөнгө хүн чанар хоёрын аль нь илүү үнэтэй, аль нь илүү ховорцсон юм бэ гэдгийг та бүхэн мэдхийг хүсвэл тусгаар техникийн ордонд Мөрөөдлийн театрын тоглож байгаа тэр жүжигийг та бүхэн заавал очиж үзээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. За ингээд манай 2 дугаар үе маань эхэллээ. Ингээд үзэгчтэйгээ хүн чанар мөнгө хоёрын үнэлгээгээр туршиж үздэг Бата, Жуко хоёроо бид бүхэн дараагийн сэдвээр туршиж үзнэ. За энд бас 1-р үетэй адилхан 6 шиг самбар байгаа. Энэ самбар дээр үг байгаа. Энэ үгийг шууд үгийг хийж болохгүй. Үгний ойролцоо утгатай үг, хэрэглэгддэг холбоо үг, утгаар нь дүрсэлж, хэлж үйлдэлээр үзүүлж болно. За өндөрчжээ 2 дугаар шиг. Харин илүү хөнгөн болж байгаа. Үйлдэл болон дээрээс нь холбоо үгийн хэрэглээ явуулж байна. Тийм. За ингээд оролцогчд маань бэлэн үү? Яа. Бата бэлэн, Чука. Бэлэн. Үзэгчдээ та бүхэн бэлэн үү?
За ингээд бид бүхэн ихтгэл билэн. Хэлээрэй гэхгүй. За Fuse-ийг энд тавьчих. За. Анхаар. Цаг. Холбоог өрнөж болно. Мөрөөдлийн театрын одоо Шат дэшээ тэнгэр. Тэрийг бас юугаар юу гэж хэлдэг лээ. Миний хожим маань цаг өнгөтэй харагдаад байна. Миний юу Ирээд би. Окей. Бурхан. Шашин. Лам. Амжилттай. Холбоог нэрлэж байна. Зовлон. Жаргал. Окей. Юу гэдэг лээ? Хүүхдээ юу аваад өгч гэсэн гэдэг лээ. Нэг хөөхөн Машин. тий тэрэн шиг тэрийг Тоглоом. Окей. 15 секунд өдлөө. Өнөөдөр ямар гоё юу? Цэлмэг өдөр байна. Нартай өдөр байна. Тэгээд өнөөдөр ямар гоё Ад жаргалтай. 5 секунд. юу болдог вүлээ? Нар мод өглөө. Зөөтэй. 2 1 Хүүтний нөгөө Цаг таасан. цаг. Яг нэг чинь ярьчлаа та. За хэр байна? Сайн. Гэтэ энэ чинь үйл дээр болон үгээр тайлбарч байгаа илүү хөнгөн санагдаж байна уу? Ихнийх дээр жоохон секунд алдчихлаа. Яасан бол сүүлийнх бол амархан байсан биш үү? Хүйтний эсрэг. Халууны эсрэг нэгээд тэгэхээр манай чокко дөрвөлээ. Халууны эсрэг гэсэн чинь даарсан гэсэн тийм үү? Хүйтний гэж дараагийн нүгээс асуух байхгүй. Тэнгүүд даарах гэж. Пар гэсэн бол би халуун гэж хэлж л дээ. За ингээд амжилттай 5-ыг таалаа. За би хамаагүй моцтоод ингээд ширээ сандаж ингээд Зүгээр. Болон чөлөөтэй дэр бол тий. Энэгээр ерөнхийдөө бол ингээд энэ 60 секунд дотроо юу хүснээ хийж болно. Тий. За ингээд 2 дугаар үеэ үргэлжлүүлээ бүгдээрээ. За тэгээ. Дөрөв яг адилхан. Энэ бас адилхан үгнүүд байгаа. Үгийг шууд хэлж болохгүй. Холбоо болон хоршоо үгийг хэлж болно, үйлдэлээр хэлж болно. Дөхүүлж одоо та бүхэн дөхүүлсэн байдлаар бол яаж ойлгож болно. Тэр үчилөөтэй. За, бэлэн үү? За. Бата бэлэн үү? Билээ. Чука? Бэлэн. Үзэгчдээ та бүхэн бэлэн үү? 60 секунд бидэнтэй хамт байгаарай. Анхаар. Цаг. Дооч. Доо. Зөө. Үг хэлж болно. Холбоог нь хэлнэ. Хүлээж нэг үгийг хүлээгээл. Болцоо. Зөө. Сүлд мод. Ялк. Ямар баяр юм бэ? Шинэ жилийн байр. Шав эсрэг үг. Шави. Сурагч. Юу? Сурагч. Хэн заадгүй? Багш. 30 секунд өнгөрсөн. Машин. Зээ. Манан юу юм бэ? Энэ одоо Бороо. Манан. Каспер гэдэг гуглэн гэдэг үү? 15 Тэр юу вэ? Мэдгүй өөрөөр тайлбарлаад та. Каспер гэдэг гуглэн гэдэг үү? Холбоог нь хэлж болно. 10 секунд. Ямар үзэгдэл юм бэ? Нэгдүгээр Биш. Дөрөв. Ямар орон дээр вэ? 2. Юунаас яддаг үлээ. Тэр заа. Уг нь бас сүнс штэ. Хоршоо холбоог нь сүнс хий үзэгдэл дандаа цогтой явна штэ энэ үгээр. Тэр чи сүнсгээ хэлсэн бол сүнснийх нь холбоог хий үзэгдэл байх алаа тийм ээ. Юу гэж ба би манан гэж явцсан уу? Юу? Бүр төөрөө явцсан тий. Тэгэхээр чи хүн үүд болоод явчихна тийм. Удам болоо явж болно тийм. За ингээд оролцогчд маань 2 дугаар шатн дээр аль оролцогч маань хоёулаа 6 самбраас 5-5-ыг амжилттай таалаа. Тий. Гэтэ магадгүй бас хий үзэгдэл гэдэг үг маань бас хэцүү байсан байж болно тий. Тэр болгоо амьдралд хэрэглээд байдаг шүү дээ. Чи ямар өглөө болгон ч юм орой болгон хий үзэгдэлтэй таарна гэж байхгүй юм чинь тийм. Тайлбарлагатай л. Орд үлээсэн аваа ичгаар байлаа. Өмнө нь та хоёр эхний 5
самбарыг бол 35 секунд намжсан. Сүүлийн хий үзэгдэл дээр үлдсэн хугацаагаа алдчихлаа тийм ээ. Гэхдээ зүгээр фьюстигээ нэг сайхан балгаад сэтгэлээ тайвшруулаад 3 дугаар үйлөөгөө хамтдаа ханцуу шамдаад орё тийм үү. За ингээ үзэгчтэй 3 дугаар үе дээр эргээд хамтдаа уулзцгаая. Fuse Tea Нимбэг бие их сэргийгч байгалийн амт. Fuse Tea зөвгийн бол лир халамжит мэдрэмж байгалийн амт. Fuse Tea илүү сэнгэлсэн мэдрэмж байгалийн амт. Fuse Tea энэ бол төгс зохицол. Coca-Cola компани бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэв. Fuse Tea энэ бол төгс зохицол. Coca-Cola компани бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэв. Fuse Tea энэ бол төгс зохицол. Coca-Cola компани бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэв. Үзэгчтэй манай 3 дугаар шат одоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн маань оролцогчид Мөрөөдлийн театрын Бата болон Чока. Ингээд сая 2 дугаар үе бол амжилттай сайхан давлаа. За тэгэхээр 3 дугаар үеийнхэн дүрмийг бас танилцуулъя. За. Үндсэндээ бол ерөнхий самбараа бариад таах нь бол адилхан боловч 3 дугаар шат маань олонний танил эрхмүүдийн зураг болон нэрийг харуулнаа. Тэгэхээр тэр олонний танил эрхмүүд маань ямар ч хүн байж болно. Түүхэн хүн одоо та бидний цаг үед амьдарч байгаа жүжигчин эсвэл эрдэмтэн, багш, соён гэгэрүүлэгч хинч байж байна. Энд байгаа хүмүүс маань дэлхий болон одоо Монголд маань хэн болгон хараад танихаар хүмүүс байгаа. Тэгээ энэ хүнийхээ нэрийг хэлбэл нь тайлбарлах нь байна, тийм ээ. Гэтэ энэ хүнийхээ нэрийн аль нэг овог үгийг хэлж болохгүй. Ажил мэргэжлийн чөлөөтэй хэлж болно. Тэр хүний онцлог шинжийг дүрсэлж үзүүлж болно. Тэр тал дээр чөлөөтэй. Гэхдээ 6 самбараа 60 секундтэй л багтааж таалах болно. За ингээ Бата минь билнэ үү? За билээ. Чука билнэ үү? Билээ. Үзэгчтэй та бүхэн билнэ үү? 60 секунд биднэртэй хамт байгаарай. Та бүхэн ч гэсэн хамтдаа бас таахад бэлэн байгаарай. Анхаар. За явсан. Цаг. Ямар ток шоу гэдэг лээ? Үннүү ток шоу. Биш ээ. Эмэгтэй хөтлөгчтэй. Манда. Ойрч байна. Манай гिच X үзээ. Монгол Улсын гавьяа жүжигч. UBC дээр одоо нэвтрүүлэг хийж байгаа шүү дээ. X2-ийн гавьяа жүжигч, эмэгтэй гавьяа жүжигч. Одон ч юм. Амжилттай. Одногч маань. Хөөе, ямар хүмлээ түрүүн бид нар ярьжсэн шүү дээ. Юу гэж хэлдэг лээ? Дээдлэн ориглон. Шашны урсгалаа ярьж болно. 30 секунд өнгөрлөө. Дадаалам. Амжилттай. 15 секунд үтлээ. Энэ багшлаа соёлын сургуулийн настай. Насан догдох. Биш ээ. Эрэхтэй. Соёлын хэрэгтэй. Ардын жишээ хөдөлмөрийн баатар. Дахиад удаа үзье. Жүжигч юм уу, Дуучин. 10 секунд үтлээ. Алгацлаа 5 секунд үтлээ. Тамиг татдаг нөө тохиоч. 2 1 цаг. Түрүүний та чадаагүй хүн маань. Бурхан минь сургуулийн профессор багшаан гэсэн ингээ уг нь сая уг нь дуугийн дуулахад хүн бол яастай шүү дээ тийм ээ. Яаж болдог гэлээ? Хайд байгаа. Яа, үчээчтэй багшаа яах болсон гомдоо. За ингээд өнөөдрийн 6 олонний танил эрхмүүдээс таахта хамгийн ойрхон байсан хамгийн ойрхон байгаа жүжигчин Одон Чимэг их чигийн би ток шоу хэлэх гэж
хэлэх гэж ямар их хугацаагаа мараа тий. За ингээд ард нь хийх юм байсан бэ гэхээр Бавгийн лавс хөрөнгөө байсан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама арчлын одоо загалмайсан оюун гишүүний ахнаг байлгүй лөө. Одоо ингээ харчаад ингээ бодоход бол амархан санагдаад эхэлж байгаа тийм ээ. Тийм ээ. Бас ясгатар басягаач хэлээ тийм ээ. Фьюз теннисээ нэг балгач. Ингээд 3 дугаар үеийн маань хагас шигшээ өндөрлөө. Хагас шигшээгээ тунгуудахгүй үргэлжлүүлцгээе. За үзэгчтэй манай 3 дугаар үеийн маань төгсгөлийн хагас шигшээ бэлэн боллоо. За ингээд энэ самбар дээр 6 шиг самбар дээр мөн адил олонний танил, дэлхийн танил, хүн төрөлхтний танил гэх мэтлэнгээр 6 эрхмийн зураг байгаа. За 60 секундэд авахтаад энэ эрхмүүдийг тайлбарлаж маш сайн тодорхой тайлбарлах нь шүү дээ, тийм ээ. за амжилтсаа гой тайлбарлаарай. За амжилтсаа хоёр болчихсон. За амжилтсаа. За анхаар бэлнэ үү? Бата бэлээ? Бэлээ. Чука. Үзэгчтэй та бүхэн бэлнэ үү? Та бүхэн ч гэсэн хамтдаа гэртээ бас нэг нэгэндээ таалгаж болно. Анхаар. Цаг. Дэлхийн талыг эзэлж явсан. Чингис. За Амьтан бибинэ харил. дашмал бурга. Ийм юм. Ясс. Дараг. Шинэ бардагч захир. Баях. За Америкийн дуучин эмэгтэй. Шарустай. Одоо 50 секунд үлдлээ. 50 60 төгсөж байгаа. 60 төгсөж байгаа. За энийг яах тий. За байж. Монголын анхны ерөнхийлөгч. Очир утгаа. За энэ одоо энэ байгаа тийм ээ. За сүүл хэн нөө эмэгтэй. 15 секунд. Бритни Спирс биш. төгсөж. Хэн Ямсгэр гэлдэг. Тийм аа. Мадонна. За ямар хугацаанд амжсан гэж бодож байна? Ямар хугацаанд 10 секунд гэж хамгийн сүүлд хэлж ах шиг байсан. 55 секунд явсан баг. Тийм үү. 58 секунд 25-нд байл. Хэцүү юм байна. Мадонна. Тийм байна уу? Ястэй. Мадоннагийн дуулдаг дуу мөгийг бол мэдэхгүй юу? Харин сайн мэдгүй. Бритни гэж Мадоннагийн үзсэн. Бритни ч 30 гарсан. Юу? Ястэй. Америкийн нэгдсэн улсын алдарт дуучин Мадонна дээр нэлээд цаг үрж байгаа. Хаалаа тий. Юу гэж байна? Шар үстэй гэсэн. Юу гэж бэ? Зөв шүү. Шар үстэй л юм шүү те. Америкийн дуучин одоо 60 гарч 60 гарч байгаа гэж хэлсэн те. Ер нь бол насын сайн мэдхүү. Тий 60 төгсөж байгаа л гээл аваасан л да. Ер нь хэдтэй юм бол? 60 гарантай баг. Мэдгүй сайн. Тэрийг сайн мэдгүй. Тэгтэй баг гэж бодлоо. Бас таах гэж болсон. Бас таах гэдэг үг. За Хьюстонээс яваа. Орцогчд маань хамгийн сүүлийн 6 самбар дээр олонний танил, дэлхийн танилыг амжилттай таалаа. Тийм ээ. Америкийн нэгдсэн улсын дуучин Мадонна дээр их цагаа үрснээс бол бусад дээр бол ерөнхийдөө баг Тэгтээ бол амжилттай. 30 эдгээр секундэн дээр 5-ыг бол таачж шүү баг л тийм. Тэгээд өнөөдөр оролцсонд маш их баярлалаа. За зүгээр. Тий. Тэгээд ер нь дахиад таавал таачхаар байна ер нь. Гай яхаа. Үзэгчдээ бидэнтэй байсан маш их баярлалаа. 60 секундэд та бүхэн бас өөрсдөө мэддгүү байсан, эсвэл мэдчихсэн зүйлээ эргээд сансан гэдэгт найдаж байна. Өнөөдрийн оролцогчдоо маш их баярлалаа. Бата чамд баярлалаа. Чукадаа маш их баярлалаа. Ингээд Мөрөөдлийн театрын маань тоглож байгаа тоглолтыг та бүхэн заавал очиж үзээрэй. Танд нэгийг ухааруулах гайхалтай сайхан жүжиг ба гэдэгт найдаж байна. Тий. Тэгэхээр мөнгө эрхэм үү, хүн чанар эрхэм үү гэдгийг та бүхэн
Бата Чука хоёрын маань тоглож байгаа тоглолтоос энэхүү ухаарлыг ойлгоно хаа гэж найдаж байна. Ингээд та хоёр доо манай нэвтрүүлгийн маань хамтрагч, ивент тэтгэгч Coca-Cola компани бүтээгдэхүүнээ та авах. За баярлалаа. Баярлал талархсан сэтгэлийг илэрхийлье. За баярлалаа. Тэгэд бас танай энэ сайхан нэвтрүүлэгт бас орох завшаа гарлаа. Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Үнэхээр сайхан хөгжилтэй цэнгэнт сайхан нэвтрүүлэг байна. Тэгэхээр бас оролцож байгаа оролцогч нартай үзэж байгаа үзэгчдэд ч гэсэн бас их сайхан таалагдгаар их сайхан нэвтрүүлэг байна. Ажлын амжилт залж та. Маш баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн маань 2 дугаар шатн дээр Бата Чука хоёр маань 43 секундэд 6 самбра тааж одоогийн байдлаар дээд амжилтыг тогтоолоо. Дараагийн зочдоос маань чухам хинэн 43 секундын дээд амжилтыг эвдэж 43 секундээс богино хугацаанд 6 самбра тааж ялах вэ гэдэг маань бас онцгой олон үлдлээ. Бидэнтэй хамт 60 секунд цугтаа байгаараа их үзэгчтэй баярлаа. Дараа уулзлаа баяртай. Цаг явлаа.